Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээгээр Израиль улс Иранд урьдчилсан зохилт өгсөн мэдээгээр эхэлж байна. Японы цагаар өчигдөр үдээс хойш Ираны төрийн өмчт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр нийслэл Техран хотод дор хаяж 3 удаа дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Дэлбэрэлтүүд дээд удирдагч Айтолагийн ажлын ойролцоо болсон байж болзошгүй гэж дамжуулсан байна. Израилийн ерөнхий сайд бид Ханимены төв байрыг утгасан хэмээн мэдэгдэж үр дүнг онцлон тэмдэглэжээ. Мөн дарангуйлагч Ханимен хандлагын үеэр амь өргөцсөн байж болзошгүй гэж сануулжээ. Техран хот цагаан утаанд бүрхэгдэж зарим газар галт өрүүлсэн хүчтэй дэлбэрэлтүүд одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Америкийн нэгдсэн улс болон Израиль Техран болон бусад хэд хэдэн хотод зохилт өгсөн гэж мэдээлж байна. Техранаас гадна баруун хэсгийн Исфахан, Кум зэрэг олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогджээ. Одоогийн байдлаар 24 удаагийн зохилтын улмаас 200 гаруй хүн амь өргөдөж, ойролцоогоор 750 хүн шархагдсан гэж мэдээлжээ. Шатхуун түгээх станцууд дээр шатхуун авах гэсэн хүмүүсийн урд дараалал үүссээр байна. Ираны засгийн газар бүх сургуулийг хаах шийдвэр гаргаж халтлах үргэлжиж болзошгүй гэж үзэн Техран болон гол хотуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Энэхүү халдлагыг Израиль болон Америкийн нэгдсэн улс хамтран эхлүүлсэн байна. Америкийн нэгдсэн улсын айрам Ираны нутаг дэвсгэрт Америкийн нэгдсэн улсаас бидний зорилго бол Ираны талаас учирч болзошгүй шууд аюулаас Америкийн иргэдийг хамгаалах явдал юм гэж мэдэгдэв. Бид тэдний пуужингуудыг устгаж пуужины тогтолцоог нь бүрэн сөөрүүлнэ. Мөн Ираны цөмийн зэвсэглэлтийг зайлшгүй зогсооно. Тэд цөмийн зэвсэгтэй байх боломгүй гэж мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам нь энэ ажиллагааг өөр хилийн хэмээн нэрлэжээ. Хэдэн сарын өмнөөс төлөвлөж хэдэн 7 хоногийн өмнө гүйцэтгэх өдрийг тогтоосон гэх мэдээлэл өгөв. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран олон жилийн турш барууны орнуудыг заналхийлж ирсэн гэж онцлон Ираныг дахин цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болтол нь хатуу зохилтыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна. Иранд явуулж буй цэргийн ажиллагаа агаар болон тэнгисээс хэрэгжиж байгаа бөгөөд олон тооны сөнөөгч онгоц оролцож тэнгисийн цэргүүдийн хөлгүүдээс Томахок пуужин харуулж байгаа аж. Ираны гадаад хэргийн сайд Аракчи энэ бол зөвхөн Ираны ард түмний эсрэг бос бүс нутгийн бүх улсын эсрэг дайн хэмээн Америкийн нэгдсэн улсын болон Израилийг ширүүн шүүмжилжээ. Ираны засгийн газар иргэддээ нүүлгэн шилжүүлэхийг уриалж хариу зохилтыг шууд эхлүүлсэн байна. Арабын Абу Дабид байрлах студийн мэдээлснээр Иран хандлагад өртгөх хариу зохилт өгнө гэж өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд уг мэдээллийн дагуу бүс нутагт хариу ажиллагаа эхэлжээ. Иран улс, Кувейт, Арабын нэгдсэн улс, Катар зэрэг орнуудад байрлах Америкийн нэгдсэн улсын цэргийн 7 бааз руу зохилт өгсөн гэж мэдэгджээ. Ираны гадаад хэргийн яамны мэдээлснээр сайд Аракчи Саудын Араб, Катар, Бахрейн, Кувейтийн гадаад хэргийн сайд нартаа утсаар ярьж Иран улс өөрийгөө хамгаалахын тулд бүх цэргийн хүчээ ашиглах болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр жинхэнэ дайсан нь Америкийн нэгдсэн улсын айрам гэж онцолж хурш орнуудтай эв нэгдлээ хадгалахыг зорж буйгаа мэдээллээ. Нүүбийн ерөнхий сайдын нарийн бичгийн дарга Антони хоёр талын халдлагыг буруушааж дайсагналыг нэн даруй зогсоохыг шаардсан гэж мэдэгдлээ. Бүх гишүүн орнууд олон улсын эрх